Сайн мэцхэн үзэгчтэй. За өнөөдөр надтай сууг Монгол улсын гадаад явдлын яамны сайд асан Гомсурнгой энд сууж байна. За тэгэхээр хэдхэн хоногийн өмнө монголчуудын хувьд одоо нэгэн харамсалтай үйл явдал болж өнгөрлөө. За Монгол улсад ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны төрийн тэргүүн байсан. За Монгол улсын анхны ерөнхийлөгч Хүнсэлмаагийн очрот таалт өгсөн үйл явдал боллоо. Тэгэхээр үүний дараагаар мэдээж захим орчинд юм уу олон нийтийн дунд тэр хүнийг эргэж харж байгаа дурсаж байгаа үйл явдлууд их байх шиг байна. Гэтэл бид нар одоо би өөрөө гадаад бодлогын чиглэлийн хүнийхээ хувьд нэг юм хараад ажиглаад байхад ер нь үндсэн хуулиараа ерөнхийлөгч гэдэг чинь гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөвлөдөг субъект юм байна. За ерөн 60 иргэдийн дунд ерөнхийлөгчийн гадаад бодлогыг их тийм ярьдаг, дүгнэдэг, за нөгөө ажлын дүгнэхтэй гэх юм уу. Гадаад бодлого руу нэг фокуслдаг ийм хандлага байгаад байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор очрот ерөнхийлөгчийн хувьд Монгол улсын анхны ерөнхийлөгч ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны төрийн тэргүүн гэдэг утгаараа Монгол улсын шилжилтийн үеийн гадаад бодлогоос тэр хүнийг салгаж ойлгохын аргагүй маа гэж хэлэх гээд байна л да. А та муу адил хуучин нийгмийн үеэс 88 оноос эхлээд 96 оны хүртэл одоо гадаад харилцааны салбарыг өдөртөн чиглүүлж явсан та. За гадаад харилцааны асуудлаар орчин цагийн гадаад бодлогоос бас нэг салгаж болов уу та. Тэгэхээр би 1990-ад оны их үеийн Монгол улсын гадаад бодлогот гарч ирсэн өөрчлөлтүүдийн талаар за тэр үед ер нь манай төрийн удирдахтай албан тушаалтнууд ямар байр суурьтай байсан талаар ярилцъя гэж таныг урьсан байна. Тэгэхээр нэг зүйлийг шууд асууж байна. За 1990 онд яг юу өөрчлөгдөөд, юу болоод гадаад бодлого чи яг ямар шин зүйл гараад ирсэн бэ гэдгээс ойлоо ярих. Тэгэхээр одоо бид нар чинь 90 он хүртэл гэж ярий да. Энэ дэлхий дээр гэж ярих юм бол нэг тийм явцсуу орчинд ажиллаж байсан шүү дээ. Явцсуу гэдэг нь одоо социалист хамтын нөхрөл гэдэг нэртэй 20 хүрэхгүй улсын одоо хүрээлэлт дотор. Гэхдээ тэр социалист хамтын нөхрөл маань бол зөвлөлт бол улс тэргүүтэй гэдгээрээ тэгээ нөгөө хамтын нөхрөл гэдэг байсан тэр тарчдгийн тэрийн үзүүлдэг хоёр байгууллага байлаа. Варшавын гэрээ орон зэрэг улс төрийн батлан хамгаалахын аюулгүй байдлаар үүссэн байгууллага. Эдийн засгийн хамтын ажиллагааны эдийн засгийн харилцан туслах зөвлөгийг тэр хоёр байхгүй болоод тэгээд зөвлөлт холбоот улс байхгүй болоод нөгөө социалист хамтын нөхрөл гэдэг ялангуяа одоо Европын социалистнууд минь тэр социализм гэдэг практикийн үндсэндээ орхисон. Ингээд одоо миний оршин байрлаж байсан орчин шал өөр болж байгаа. Тэгээ нөгөө талд нь одоо аюулгүй байдлын тухай юм гэх юм бол одоо ерөөсөн шинжлэх ухааж энэ хорвоо шинэ байр суурьтай болох хэвэл ийм хүсвч ийм нөхцөлд очисон хэрэг л дээ. За тэгэл одоо тийм шинэ тэмшүүдийн одоо эрэлдэл гарах хэрэгтэй болсон хэрэг шүү дээ, тийм ээ. Тийм учраас одоо тэр олон тулгуурт тэгээ одоо нөгөө төвчтэй ерөөсөн тэр өрн дорны өндөрөгжилтэй орнууд л бид нарыг төвшөд тулах хэрэгтэй байсан л да. Хэрвээ бид өөрийгөө тэдэнд ойлгуулж чадах юм бол тэгэхээр л гадаад бодлого тийшээ чиглэх ёстой болсон хэрэг. Тэгэхээр тэр үед бол яг гадаад ертөнцтэй барууныхантай харилцаад за ингээд явснаас гадна мэдээж нэг чухал зүйл бол хоёр төршийн харилцаа бол тэр бол орхитуулж болохгүй зүйл. Тэгэхээр таныг сайд байх үеийн очротхойг ерөнхийлөгч байх үеийн нэг том алхам бол 93-94 оны хоёр өрштөгөө жил дараалан байгуулсан гэрээнүүд. Тэгэхээр энэ гэрээний ач холбогдлын талаар. Тийм тэгэхээр юу штэ одоо ингээд юу гэдгийг нөхцөл байдлын болчлоо гэж бид ойлгоод тэгэл одоо стейшн дахиад эхэлсэн жид биш л дээ. Жишээлбэл 1990 оны 8 дугаар сард гадаад бодлогын үзэл баримтлал гэж хэлэхээр шинэ гадаад бодлогын тийм баримтчгийг одоо бид боловсруулж тэгээ ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар батлуулж байсан юм. Энэ бол одоо очрот ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд анхны одоо
баримтчиг юм байна. Тэнд одоо энэ бидний шин түн шин чиглэлийг одоо нэг чухал зорилгоор барьж ажиллана гэдэг ийм одоо зүйл анги байж байгаа. Энэ одоо эндээс эхлээл одоо ерөнхийлөгч маань бол эрх зүйн орчин бүрдүүлэлт нэр гэж ярьдаг л да. Тийм ээ. Одоо тийм ажил их хийсэн хэрэг. Хожим 94 онд нөгөө гадаад үзэл баримтлал үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал цэргийн номлол гэдэг энэ чухамхүү одоо гадаад үзэл бодлоготой холбогдсон 3 чухал баримт одоо батлагдсан шүү дээ. Тэгээ энийг бол ерөнхийлөгчл одоо юу гэдгийг гардан удирдах хийлгээд гардан их хурлд оруулж одоо батлуулж иднэр байсан юм байна. За тэгэхээр таны хувьд Монгол улсын түүхэнд анх удаа ардчлалын сонгуулиар төрийн тэргүүнээ 1993 онд сонгоод тэрний дараагаар 4 жилийн хугацаанд ерөнхийлөгч очротын зөвлөхөөр ажиллаж байсан. Гадаад удирдлагын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхээр гадаад удирдлагын асуудал дээр тухайн үед шин тутам манайд бол одоо гадаад удирдлагын шин чиглэлүүд гарч ирж ирсэн юм эцэгтэй цаг үе. Тэгэхээр тэр үеийн талаар ярилцъя гэж таныг үрсэн юм байна. Би бас ингээд гадаад харилцааны түүхэн лавлахуудыг харлаа л. Тэр үе бол ерөөсөө гадаад харилцаанд цоошин бүх юмны үндсийг тавьсан цагууд байж. За 93 94 онд бид нэр хоёр их хурцтойгоо дарааллаад хамтын ажиллагааны одоо шинэ цагийн хамтын ажиллагааны хасуурыг тавьж хайрс харилцаа хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгуулж ирсэн. Тэрний дараа 94 онд гадаад удирдлагын үзэл баримтлал батлагдсан. За давхар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон цэргийн номлол батлагдсан. Энэ баримт бичгүүдийг гомсронготой ярих ч гэсэн үндсэндээ одоо ерөнхийлөгчдөр уйлдаж зохицуулагдж ирсэн юм а гэдэг зүйлийг ярьж байна. Та тэр үед зөвлөхөр нь ажиллаж ирсэн үний үед энэ процесс энэ. За ер нь бол ерөнхийлөгчдөр бүх асуудал зохицуулагдсан. Энэ хоёр чухал баримт бичгийг боловсруулж их хурлаар батлуулах үйл ажиллагаа бол гэхдээ бол мэргэжлийн хүмүүс оролцсон тал талын гадаад харилцааны яамнаас бүр ажлын хэсэг гараад оролцож байсан. Тэрэнд би оролцож бас ажлын хэсэгт нь ажиллаж байсан. Ерөнхийлөгч бол ерөөсөө бүх асуудлыг зохицуулж бүгдийг нь зангидж байсан. Үг өсөггүй засаж, үг өсөггүй бүгдийн одоо мэргэжлийн хүмүүстэй ярилцаж тэр хоёр баримт бичгийг шуулганаар оруулж батлуулах энэ төр үйл ажиллагаанд нөрөө биечлэн оролцож байсан юм байна. Энэ хоёр баримт бичиг бол их чухалтай. Анх удаа батлагдсан дараад нь бол бас засагдаад одоо олон улсын шинэ өнгө эст нийцүүлээд цаасаад явсан л та. Гэхдээ бол уг үндсийг нь бол 1994 онд тавьсан. Манай гадаад бодлогын сэтгэлгээний суурийг тавьсан л гэсэн тийм шинэ Монголын. Тийм үзэл санааны хувьд одоо 2010-11 онд батлагдсан үзэл баримтлалууд 14 онд 15 онд батлагдсан батлан болох үзэл баримтлалууд нь бол одоо тэр 94 оны 3 дахь баримт бичгээс төдийл өөрчлөгдөөгүй. Ерөнхий суурь зарчим бол. Тэгэхээр нөө нээлттэй олон талхуудын хийг хэрхэмлсэн тэнцвэртэй гадаад бодлого гэдэг үзэл санаа тэр үед очрот ерөнхийлөгч үед төлөвлөсөн гэж болох гэдэг. Тийм ерөөсөө 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан шүү дээ. Шинэ үндсэн хуулийнхаа үзэл санаанд тулгуурлаад гадаад бодлогынхаа үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тулгуур хоёр баримт бичгийг тэгээ цэргийн номлолыг боловсруулж оруулсан л да. Тэгээ шинэ үндсэн хууль дээрээ тулгуурлаад шинэ үндсэн хуулийг бас боловсруулахад батлуулахад ерөнхийлөгчийн гүйцэтгэх үүрэг агуу шүү дээ. Очроод ерөнхийлөгч. Тэгээ зүгээр ер нь одоо энэ сүүлийн 24 за 23 онд ч ер нь манайхан гадаад харилцааг их хөгжиж байгаа энэ олон хүн ирж байгаа манайхан их олон тийшээ явж байгаа эднэр гэж харж явах шиг байна. Гэтэл тэр 91 92 онд чинь бол одоо бас өстой гадаадгаар хэлэх юм бол бөөмгөөч юм болж исэн шүү дээ. Тий. За манай ерөнхийлөгч бол жишээлбэл аюулгүй нүүбийн аюулгүй зөвлөлийн банкын 5 гишүүн оронд айлчилж Сөмөрөнтэй одоо чухал баримт бичгийг одоо байгуулж байлаа. 2 жилийн дотор тий. Гэхдээ яг би нэг 97 он яг гэдэг энэ 5-6 жилийн хооронд аюулгүй зөвлөлийн 5 гишүүн тийм ээ. За Европын холбооны гэхээр дээр нь одоо нөлөөлөх Герман, Итали. За азруугаар ихтэйшин зэрэг одоо Япон, Өмнөд Солонгос энтэг гэдэг энэ улсууд жишээлбэл одоо би
томоос нэрлж байгаа шиг болчиход байна л да. Гэхдээ одоо Вьетнам солонгос Вьетнам Лаос эднэргээл нэгүгээр хэлбэл одоо тэр 7 жилд манайхан 20-од улс оронд айлчилж. Тэмчэнээс бид нар ямар чухал төлөөлөгчийг хүлээж авсныг одоо та бүхэн санах хэрэгтэй тийм ээ. Одоо Японы ерөнхий сайд ихтэл анх удаа ирж байлаа. Тийм ээ. За урд төштэй гэгч бид ширээсэн 91 онд л хоёр талдаа тэрэн дэргэн айлчлал харилцаагаа нөгөө модод сайд явсан харилцаагаа одоо бүрэн хэвэн болгосон тийм ээ. За Оростой их 93 онд Ельцинтэй одоо ерөнхийлөгч найрсаг харилцаантай ажиллагааны гэрээ байгуулж байгаа шүү дээ. Тэр одоо аюулгүй зүйлийн байгууллагын гишүүн гэдэг байгаа тэрнээс чинь жишээлбэл Франц, Англи хоёртой бид нэр одоо хамтын ажиллагааны тунхаглал байгуулж байлаа. Германтай бас тийм тунхаглал байгуулж байлаа. Би гараа өсгөх сурж байсан юм л дээ. Тэгэхээр тэр бол бид манай юунд цоо шин бөгөөд нөгөө талд нь одоо тэр улсууд манийг үнэхээр одоо хүсэл зэргийг мань хүлээн авч хамтарч ажиллаж байя гэсэн одоо энэний одоо илэрэл юм байна. Намайг ажил авснаас хойш тэгээд ажлаа өгдөл бол хэд хэдэн чухал маш чухал айлчлууд болсон тийм би гадаад оронд ерөнхийлөгчийн айлчлуудаас эхлэж ярил л да тийм ээ. Эхлээд бол Азийн 4 оронд айлчилсан. Азийн 4 оронд Энтхэг, Тайланд, Вьетнам, Лаост айлчилсан. Энэ бол бас түүхэн айлчил байсан. Ер нь Азийнхаа орнуудтай харилцаагаа шин түвшинд гаргах тийм ээ. Өмнө нь тогтцсон байсан уламжлалт харилцаагаа шинжлэх, шинэ нөхцөл байдалд болох энэ 4 улсад хийсэн айлчлууд чухал айлчлууд болсон. Баримт төчгүүдээ бол шинжилж одоо тулгуур баримт төчгүүдээ шинжилгээ боловсруулж гаргасан. За мөн одоо 3 дахь хөрш гэж ярьдаг тийм ээ чухал өрөндөө орнууд Францад тийм ээ Умард Ирланд Англи Их Британий нэгдсэн хаант улсад айлчилсан. Холбооны бүгд найрамдах Герман улсад айлчилсан. Европод бол Бельгид айлчилсан. Бельгид чинь одоо НАТОгийн Европын төв байж байгаа шүү дээ. Тэрүүгээр тэнд айлчлаа. Тэр улсуудад их чухал болсон. 3 дахь хөрштэй харилцаагаа шинжил тогтоох тийм ээ. 3 дахь хөрштэй шинэ харилцааг эхлүүлэхэд энэ айлчлууд их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна тийм. Тэгээд цаашлуул одоо манай ерөнхийлөгчийн одоо нэгдсэн үндэсний байгууллагын чуулганд ерөнхий асламын чуулган дээр тавьсан санал бий л дээ. Улс орны цөмийн зэвсэггүй бүс болгоно. Энийг дараа нь бид чинь нөгөө мөн банкын гишүүн 5 орноор дэмжүүлж чадсан гэдэг. Тэгээ энэ мэд чинь бол аюулгүй байдлын улс төр дипломатын аргаар ханган бэхжүүлнэ гэдэг нэг том одоо агуулга бүхий юу байгаа шүү дээ. Зарчим. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр тэр очроод ерөнхийлөгчийн өрн дээр одоо ингэж хэрэгжиж биелээ олж исэн юм байгаа юм л да. Тэгээ тэр үед бол Монгол улсын төрийн тэргүүн анх удаа урдан Цэдэнбал дарга 1967 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тусгай чуулганд орж исэн юм байл. Гэхдээ сайд нарын зөвлөлийн дарга байхдаа засгийн газрын тэргүүн гэдгээр Монгол улсын төрийн тэргүүн гэдгээр Монголын төрийн тэргүүн гэдгээр 1992 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 47 дугаар чуулганд анх удаа оролцоод тэгээд ерөнхийлөгч очротгоо нүби эндэр дээрээс үг хэлжсэн. Тэр үгэндээ нөгөө өөрөө таны сая хэлдэг цөмийн зэвсэггүй бүс болох тухай Монгол улсын саналыг дэвшүүлсэн юм. Тэгээд тэр чуулганд оролцох үедээ бас олон төрийн тэргүүнүүдтэй уулзсан л да. Тухайлбал Индонезийн ерөнхийлөгч Сухартотой уулзж исэн. Ерөнхий ассамблеийг тухайн үед даргалж исэн Болгарын ерөнхий сайдын орлогч гадаад иргэн сайттай уулзж исэн. Гэх жишээний олон хүнтэй Бейкер Джеймс Бейкертэй Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараа байсан. Тэр хүн тэрдээ чуулганы үеэр бол уулзаад хоёр талын харилцааны асуудлаар ярилцж исэн. Би тэр үед нь уулзалтанд орж исэн л да. Их өргөн утгаар авч үзэн л дээ. Одоо энэ бүс нутагт энэ чиглэлийн одоо үйл ажиллагааг өргөжүүлэхгүй байхад нэлээд үзүүлдэг гэж. Юу гэхээр хоёр хөрш маань хоёулаа цөмийн зэвсэгтэй. Нэлээд ойрхон нэг жижиг бол бас тиймтэй. Мөн гэх мэтэрийн чинь цөмийн зэвсэг аюултай орчин байхгүй.
Тэр үднээс одоо энэ нэрийн донд тим юм байж болох ёстой. Үндснийхээ аюулгүй байдлыг мэдээж тэрнтэй холбож үзэн л дээ. Тийм. Өргөн утгаар нэг нөгөө утгаар бол одоо янз бүрийн дарамтшилтанд оруулах гэдэг хөл яах вэ? Танай тийм байрлуул юм шүү дээ. Манай бид хууль мөйлөр одоо гадны зэрэг зэвсэг эднэр гэсэн зэрэг зэвсэг зэрэг мэрэг оруулахгүй гэдгийг хуульчилсан л да. Нөгөө гэтэл хэмэд хэвдэ. Хараа яаж хэрэг юм блэ? Гэх мэтийн одоо том юунаас хамгаалсан дархлаа эднэр болох учиртай. Өнөөд. За тэгээ манийг дэмжиж байсан одоо нэг зүйлийн үлгэр дуурайлан гэсэн утгатай гэх мэтээр одоо ашиглагдaltaй л тэгээ гол нь юу гэхээр энэ бол зөвхөн цэрэг дайны утгаар яриад байгаа хэрэг л дээ. Түүнээс цөмийн нэрийг ашиглах юм уу? Одоо нэг манайхны маргаад байгаа Рамаранаас одоо яриасан татгалзах хэрэгтэй гэсэн тийм зүйл ингээд байхгүй л дээ. Тэр тодорхой улс гүрэнтэй харилцах тухайд бол одоо эргийн яам ажиллах ёсоор ажиллаад бэлтгэлийг хангаад гэх мэтээр одоо мөн хийсэн л дээ. Тэр хоёр грейд нэрийн тухай асууж байна. Тэр бол одоо бидний нэг юу гэдэг юм бэ? Нэг чухал зорилт болж тавигдсан зүйл тэр байна л. 20 гаруй жил одоо хүйтэн хөндөй явж ирсэн хятадтайгаа харилцаагаа хийм бол нөгөө тэрийн явсан зөвлөлт маань алгуулчаар үеийн авсан Оростой шинэ харилцааг тогтоон бүрэлдүүлэх. Энэ тийм бол одоо нэг тийм хэрэг. Ер нь тэр тухайд бол одоо улс гүрнэрийн гэхүү одоо ерөнхийлөгч маань манлайлал тэр чигийн үйл ажиллагааг одоо бид мэдээж үүргийнхээ дагуу бодож боловсруулдаг. Тэнд очиод зөвтэйгээ одоо энэ үйлчлүүлэлт хэрэгжүүлдэг механизм хэн хаана оролцох вэ гэдэр чинь бол тодорхой шүү дээ. Тэгэхээр тэр үед бол ерөнхийлөгч үнэхээр чухал үүрэгтэй хуучин ч одоо тийм байсан тэр завсрын баримтчигтийн байсан хожимоо одоо шинэ үндсэн хууль ерөнхийлөгчийн тухай хууль эднэр гараад ерөнхийлөгч бол улс орноо одоо гадаадад бүрэн эрхтэй төлөөлнө эднэр гэдэг ингээд гарчсан. Тийм. Хэний одоо талигч очиротгын тухайд хэлэх ёстой зүйл бол манай хүн чинь бол одоо 2-3 яамны сайд байсан шүү дээ. Тэгээс хуулийнх нь бол гадаад эдийн засгийн харилцаа хангамжийн яамны сайд. Тэр утгаараа ч юм уу. За төрөний төлөш ирчим хойг яваа гэднэргээд. Энэ бол одоо бид нар яг энэ асуудлаараа тэр нөгөө социалист хүрээндээ л дээ. Гэхдээ гадаад харилцаанд төсгөлж явж ирсэн гэж хэлж болохоор тийм салбар бол байхгүй. Тэр утгаараа энэ хүн гадаад харилцаанд одоо гадаад харилцааны ажлын туршлагатай гэж хэллээ. Тийм ээ. Тэгэхээр одоо хүртэл ард олонны дунд үүдийг нэг яриа өгдөг. Очрот гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд одоо хийгүү ерөнхийлөгч гэдэг ч юм уу нэрслүүд яваад за зарим тохиолдлуудад энэ нь гадаад харилцаанд их тийм эрг дипломат үйл ажиллагаанд их тийм эргээр нөлөөлдөг байсан юм байна. Их өндөр шогийн мэдрэмжтэй байсан гэдэг ч юм уу. Та бол одоо 4 жил хажууд нь гадаад бодлогын зөвлөхөр ажиллаж исэн хувьд одоо гадныхантай уулзж байгаа уулзалтуудад одоо мэдээж тогтмол ордог байсан баг. Энэ тал дээр байна. Яасан тэгээд өөрөө хэллээ л дээ хийгүү ерөнхийлөгч гэж. Би энэ ажиллаж байхдаа бол ажилласан юм бол одоо гадныхантай уулзах интертэй бол хийгүү биш. Их хийгүү. Тэгээд гадаад харилцааны яамнаас бол мэдээж одоо ч гэсэн тэгдэг шүү дээ. Ярианы сэдв, хэлэлцээний сэдвийг боловсруулад өгдөг. Тэрийг маш их нөхөр үзнэ. Чамба бүр зурж байгаа санаануудыг зураад тэгээд асуух тодруулах юм асуугаад тэгээд тэр ярианыхаа сэдвийг бол харахгүй бүр шийдэлцсэн. Тэгэхдээ тэрэндээ баригдаж ярихгүй. Эзэмшсэн. Тэрэндээ баригдахгүй хамт ярьж байгаа нөгөө хүнтэйгээ уулзж байгаа хүнийхээ ярианы дөнгө эстэн тохируулаад хэлийгсэн санаануудаа энэ тэнд нь шигтгээд тэгтээ их шүүстэй ярина. Маш одоо ярьж байгаа хүнийг бүр ааврагаар татчихдаг тийм өвдөлттэй хүн байсан. Тийм уулзалтууд дээр би олонгодоо орж ирсэн л да. Ер нь хамт ярьж байгаа хүмүүс нь бол бүр татагдаад орчдөг. Бүр илэн далангуй ярих хэмжээнд нь хүртэл тэр хүнийг нээлттэй байлгах хэмжээнд яриагаа өргөлжлүүлж чаддаг тийм хүн байсан. Жишээлбэл одоо Оросын Думын гишүүн энэ Жириновскийн намын
орлогт дарга Венгеровский гэж хүн уулзсан. Тэгээд ягаад би тэрийг онцолж ярьж байгаа гэхээр ерөнхийлөгч очротго орсоор их сайхан ярьдаг. Монголоор их гоё ярьдаг штэ, хүнийг татаж те. Яг орсоор тэгж эзэмшиж орс хэлээр ярьдаг. Венгеровский яриад дуусны дараа босч ирээд одоо өөр улсын төрийн тэргүүн миний орс хэлээр ингэж сайхан ярихыг би анх удаа үзлээ. Ингэж төрийн тэргүүн ярина гэж би бодож байгаагүй. Би танд мөргий гэж мөргөжсэн байхгүй юу. Тэгээд орс хэлээр их сайхан ярьдаг. Ер нь хамт ярьж байгаа хүмүүсийг ингээд татчихдаг тийм сайхан хувьдастай тийм хүн байсан да. Тэгээ гадаад харилцааны би дахиад хэлээ. Гадаад харилцааны яамнаас өгсөн хэлцээний сэдв энэ төр маш нэхөр чамбаа хандаж ярина. Тэгээ энэ үнийг яаж хэлэх үү, хизээ хэлэх үү, энэ санаа нь ямар яаж өргөжүүлж болох уу гэдэг дээр бол өөрөө ажиллаждаг тийм юм байна. Тэгэхээр хэлбэр талаас хийгүү харагдчих болох ч гэсэн үйл ажлын явд хийгүү гэж ялангуяа гадаад бодлого дээр гэж ингэж дүгнж болох байна. Бол тэгээд ингээд гадныхантай уулзаад явж байхдаа өөрөө хэллээ тийм одоо мэдрэмж хүнийг татдаг тэгээ хизээ инээдтэй хүнийгээ сэтгэлийг нь татах үгийг хэлэх үү энэ трийг л мэддэг. Тэр өдгөө онёгоо их тааруулж ярьцдаг. Тэр уулзалтынхаа өнгө аясан тааруулаад ярьцдаг юм хүн байсан. За тухайлбал одоо хүмүүс яриад байт юм л да. Сүхбаатар элчин сайд ч гэсэн бичсэн байна лээ. Англид айлчилж явах үедээ юу балет үзэж хагаад тэр бол би өөрөө гэрчий. Тийм. Тэгээд нөгөө үнсгэлжин балетыг хатан хааны театрт үзэж хагаад тэр үед нь нөгөө Английн гадаад хэргийн дэд сайд нь дагалдаж явж байсан. Тэгэд манай нэг хамт явсан хүн ард нь унтаад тэнцлийн чанга хөрхөрдөг хүн байсан. Хөрхрээд тэгсэнд нөгөө хүн нь одоо ерөнхийлөгчд танд энэ саад болж гэнэ гэсэн ойлголт өгсөн чинь хэрэггүй сэрээгээд энэ хүнийг сэрэхгүйгээ цаадуулчин хүртэл үлдмийн дээрээ гүйж ингээд тэгээ бүжигчтэй хэлж байгаа. Тэгээ тэр хүн маргааш нь хатан хантай уулзахад тэр хүн төрүүлээд очсон байсан. Тэгээ нэг хатан ханд болсон явдлыг ярьсан юм шиг байна л да. Тэр чинь маш эвгүй байдлаас ятахан гарч шít. Тэгээ уулзахад нь хатан хаан бас нөгөө инээмсэглээд төрүүлж уулзаад яатахад их хилгэмсэг хүлээж аваад байсан л да. Тэгээ ордныхоо гадаа ер нь өндөр хэмжээний дээд хэмжээний төлөөлөгчдийг гаргадаг, өдөж гаргадаг гэж байгаа. Тэгээд өөрийн биеэр. Тэгэхэд бол манай ерөнхийлөгчийг бүр өөрийн биеэр өдөж гаргаад тэр нь бол сонин дээр тухайн үеийн сонингууд дээр гарч ирсэн. Хатан Монголын ерөнхийлөгчийг өөрийн биеэр өдөж гаргалаа гэдэг. Энэ бол бас төрөвчийнхэн үйл явцтай холбоотой тийм ээ. Хүнтэй яаж ярьдах вэ? Хатан хааны сэтгэл төрсөн байж тээ тэр хүн тийм ээ. Тэгээд тэр талаасаа. Тэгээд бас Английн олон улсын институтээр үг хэлж байхдаа бас сонин үг хэлсэн. Юу гэсэн гэхлээр дээхэн үед хятад Америкийн нэгдсэн улсын харилцаа сайжирч явах үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч агсан Никсон цагаан армийг үзэж явж байгаад ийм агуу бүтээлийг хийсэн ард түмэн агуу түүхтэй байж таарна. Агуу бүтээл түүхтэй улс агуу ирээдүйтэй байж таарна гэж хэлсэн гинлээ. Тэрүүний очротоо тэр институтэд хэлэхдээ иш татаад тэгвэл тэр агуу бүтээмжийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн адил агуу түүхтэй байж таарна. Агуу түүхтэй бол агуу ирээдүйтэй байж таарна гэж хэлэхэд тэр зааланд байж исэн хүмүүс бүр нижгэн талалгад тачижсэн. Энэ бол яг тэр шигтгэ болгож үгэндээ хэлсэн үг их хайтахан англичуудын сэтгэлд нь хүрсэн л дээ. Цагаан аримтай холбоотой үг би сонсч ирсэн юм. Гэхдээ өөр хүн хэлсэнгээс сонсч ирсэн. Очротгүй юм байна. Очротгүй яг тэр Англид үг хэлэхдээ хэлсэн. Олон улсын институтуудад. Дараад нь би бүгд найрамд Солонгос улсад элчин сайд байхад очротгүй ерөнхийлөгчөөс болцсон байсан л да. Олон улсын хуралд очичоод тэгээ надад хэлсэн. Галуутрахаа би радио ерөнхийлөгчтэй уулзах гэсэн. Радио ерөнхийлөгчтэйхэд шоронд байсан л да. Тэгээ би нэг уулзаж болох болов. Бид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Одоо Азийн социалист орнуудаас Монгол анх удаа Солонгостой дипломат харилцаа тогтоосон улс юм байгаа. Бид хоёр энэ хоёр улсын харилцааг өнөө өргөхөд эхлэлийг нь тавьсан хоёр байгаа юм. Би бас тэр хүнийг одоо шоронд байхад нь ядарч хахад нь бас нэг эргээд уулзчихъя гэж бодож байна. Болох болов гэж.
Тэгээ би гадаад харилцааны яамлуу очсон чинь бололгүй яах вэ? Бид нар асуугаад тэгээд одоо ерөнхийлөгч бүр баяртайгаар хүлээж авъя уулзъя гэж юм гээд. Тэгээ бид нар очиж уулзж байсан. Гэхдээ бол тийм шоронд байгаагүй л дээ. Тэгээд гэрийн хорионд байсан их айтаахан тийм ууланд тусгай хангамжтай хамгаалттай газар хүлээж авч уулзаад их сайхан илгэмсэг уулзаад хоёр орны харилцааны одоо түүх өнөөгийн байдал ирээдүйн талаар хоёулаа санал солилцчихсан хоёр ерөнхийлөгч байсан хоёр хүн шүү дээ тийм ээ. Их сайхан дотн уулзалт болж байсан. Энэ бол бас ерөнхийлөгчийн маань хүн чанарын асуудал гэж бодож байна л да. Тэр хүнийг ядарч байна, шоронд байна гэж бодож байсан тийм ээ. Шоронд л байсан л да. Тэгтэн ингэж уулзаад тэгэд солонгосууд бол их сайхан хүлээж авсан. Танай ерөнхийлөгч байсан хүн яасан сайхан хүн бэ? Ингээд хүнтэй харилцааныхаа уламжлалыг бодоод харьцаж байсан хүнийг тэгээ ингээд сайхан дараад нь уулздаг, ярьдаг юм сайхан хүн байна гэж солонгосууд дараад нь ярьжсэн л таа. За баярлалаа үзэгчдээ. За бид та бүхэндээ 1990-ад оны их үеийн Монгол Улсын гадаад бодлого өөрчлөлт хийж болов. Монгол Улсын анхны ерөнхийлөгч ардчилсан сонгуулиараа сонгогдсон анхны дөрвөн тэргүүн Мусульманы очролтын гадаад бодлогын талаар Монгол Улсын гадаад явдлын яамны сайдсан гомсрон Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөсөн зүгээр бүрэгдэлчин сайд гал бодлого нартай ярилцлаа. Баярлалаа. За та бүхэнд баярлалаа.